Хоёрын хэвшилрүүл шилжүүлэх огт төлөвлөгдөөгүй зардлыг одоо гаргаж байна гэсэн. одоо хин дуртай нэм бараа шатаг энийг ингээд байхгүй болгоно гэсэн юм хуулийн төсөлтэй нэгсэн даа. Төсвөөс гадуур одоо хяналтгүй төсөв явж байна. Тэгээ ер нь бол 5 компаниас бус бүгдээр зарлагтай ажилладаг. Захирлын урамшуулал нь өөрөө зарлага болцсон. Хүний өмчийн компани хуулийг их хурлаар оруулж ирээд ашиггүй ажиллаж байгаа, зарлагтай ажиллаж байгаа компаниудыг татан болгох хэрэгтэй. Заримыг нэгтгэх хэрэгтэй. Өнөөдрийнхөө реакшн бичлэгийг эхлүүлцгээе. За төрийн өмчийн компаниудыг хувьчлах хуулийн төсөл өргөн барихаар болжээ. Угаасаа тэгэхгүй бол энэ төрийн өмчийн компаниуд чинь нэг тийм ашиг орлоготой ажиллаад байгаа ч юм баг байхгүй байгаа штэ. За тэгэхээр учрал сайдыг хийснээр бол 99 компани охин болон хараад компаниудад нэмээд 122 компани одоо энэ төрийн өмчийн тайланг өгдөг гэж байгаа байхгүй юу? За энэ 99 компанийн 44% нь эрсдэлтэй гэж гарсан байгаа. За тэгэд ийм ашиггүй мөртлөө бас урамшуулал аваад байдаг гэсэн юм шуум гарсан. За энэ тухай болохоор учрал сайд засгийн газрын одоо хуралдааны талаар мэдээлэл өгөхдөө ярьсан байгаа. Энийг бүгдээрээ үздэхэй. Энэ тэр өмдөрийг одоо өнгөрсөн жилийн хугацаанд зарцуулсан байна гэдэг ийм тоо гарсан. Огт төлөвлөгдөөгүй зардлыг одоо гаргаж байна гэсэн. За нэг жилийн хугацаанд алдагдaltaй ажилласан 9 төрлийн өмчит компани огт төлөвлөгдөөгүй зардлыг 971.9 сая төгрөгийн үр дүнгээ урамшууллыг жишээ нь удирдлагуудаа олгосон байдаг. За энэ дээр нэг юм гарч ирлээ. Одоо 9 компани 971.9 сая төгрөгийг урамшуул хэлбэрээр дарга нартаа болгосон гинэ. Тийм нэг ашиггүй ажиллаад ээжээж ингээд дарга нар нь урамшуул аваад байх нь яг зөв ч юм уу буруу ч юм уу бас тийм сонин сонсогдож байна. Талтай ажилдаг дээрээс нь үр дүнгээ урамшууллыг энд олгоод байдаг гэсэн. Тэгэхээр дүрм журмаа барих хууль эрх зүйн хүрээнд ажиллах дээр бол нэлээдгүй бол сул байна. Дээрээс нь эндээс ажиглагдаж байгаа зүйл юу юм бэ гэхээр сургууль цэцэрлэг дотор байрны нүхэн жорлог буулгаж орчин үеийн ариун цэврийн байгууламж барих төсөлж гэдэг юм уу? За тэгэхээр одоо яг энэ санхүүжүүлээд байгаа юмнууд нь тэ нэг одоо төсөлж гэхүү нийгмийн хариуцлагын хүрээнд ч гэхүү одоо тийм нэг юм худлаа юм санхүүжүүлээд яваад байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөөсөө ашиг байхгүй маш их алдагдaltaй. Жишээ нь тийшээ санхүүжилтийг олгодог. За ковидын үед ихэд Эрдэнэ төлөвлөрөөс мэдээж сар дахлын үед айл өрхийн зулаан цахилгааны зардал дээр мэдээж санхүүжилтийг хийж ийсэн. За одоо Эрдэнэс алт гэдэг компани дээр гэхэд бонд гаргаж иргэний тэтгэвэр барьцаасан зээлийн төлбөр болох 877 тэрбум төгрөгийг санхүүжүүлж ийсэн гээд энэ тооцоолоогүй зардлуудыг одоо гаргадаг. Энэ нь өөрөө компани засаглалд шууд нөлөөлдөг, үр ашигтай ажиллахад бол сөргөөр нөлөөлдөг гэдэг үндэсний аудитын байгууллага гаргасан. За одоо энийг ингээд үргэлжлүүлээд цаашаа сонсох юм бол ашигтай байдгаа алдагдaltaй ажилладаг төрийн өмчт компанийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө нь 64.4 их 80 мөртлөө 22.8 их 80-ийн өртөө гэж байгаа юм. Тэгэхээр угаасаа энэ төрийн өмчт компаниудыг ингээд татан буулгаад өөр компанитай нэгтгэхээс өөр арга байхгүй болчихж байгаа юм. За энэ тухай учрал сайд бас улсын их хурлын одоо чуулганы үеэр нэг юм хэлсэн. Энийг бүгдээрээ үз сонирхцгаая. За төрийн өмчт компани хуулийг эх 7 хоногт засгийн газар танилцуулгаар бэлтгэж байгаа. Тэгэхээр 64 их 80 төгрөгийн орлого бүрдүүлж байгаа мөртлөө түүний одоо 70%-ийг нь 5хан компани бүрдүүлж байгаа. Энэ одоо асуудлыг шийдэхгүй болов. Ямар сайн ингээд 64 их 80-ийн одоо орлого бүрдүүлж байгаа мөртлөө үүний одоо 70% 5 компани бүрдүүлдэг гэж байгаа байхгүй юу? Энэ болохоор тэгэхээр маш юм нэг харьцангуй шудраг бус юм ойлголт юм шиг санагдаж байна. Төсвөөс гадуур одоо юм хяналтгүй төсөв явж байна. Тэгээ ер нь бол 5 компаниас бус нь бүгдээр зарлагтай ажилладаг. Захирлын урамшуулал нь өөрөө зарлага болцсон. Тэг ингээд одоо төрийн өмчт компани мөртлөө яагаад ингээд одоо захирал нь урамшуулал авдаг гэхээр нэг тийм бууж өгөхгүй байх юм.
Энэ байдлыг бол тассан зогсоох ёстой. Тийм учраас бол төрийн өмчийн компани хуулийг их хурлаар оруулж ирээд ашиггүй ажиллаж байгаа, зарлагтай ажиллаж байгаа компаниудыг татан буулгах хэрэгтэй. Заримыг нэгтгэх хэрэгтэй. За үүнийг сонсоод үзэх юм бол ингээд дарга болохоро ашиг байдгаа бүр ингээд өрөнд унгачдаг. Нэмээд тэр компаниасаа ингээд урамшуул аваад идэг ийм асуудал байна. За энийг ингээд тэгээ одоо энэ хэрэггүй дарга нарыг ингээд зүгээр тижээж яхаар аутсорсинг буюу одоо энэ компанийн хийсэг ажил одоо процессыг өөр компанид нэгтгэх эсвэл бол хувийн хвшил рүү шилжүүлье гэдэг ийм санал гарч ирж байна. За энэ төслийг болохоор олон талаас нь олон нийтээр ингээд маш сайн харж судалж одоо эрсдлийг тооцох хэрэгтэй. Яагаад гэвэл одоо эрчим хүч, дулаан хангамж, авто замыг хувийн хвшил рүү шилжүүлэх боломж байхгүй. Төрд дарамт үүсгэж байгаа зарим хэрэгцээгүй компаниудыг одоо татан буулгах ч гэдэг юм уу хувийн хвшил рүү юм шилжүүлэх боломжтой. Тэгэхээр энийг бас олон нийт ингээд те ялгаж салгаж маш сайн ингээд судалгаа хийж дэмжихгүйгээ бас шийдэх нь зүйтэй ах. Ингээд хэдүүлээ дараа 7 өдрийн реакшн видеогоор уулзцгаая.